За сайн байцгаана уу найзуудаа, өдрийн мэндийг хүргэе. За уран дулаан цаг ирж байгаа учраас гол усаар гарчтай агаар салхинд явах гэсэн найзууд маань гэр байшинг маш ихээр асууж байна. Уучлаарай найзуудаа, энэ жил манайх ажиллахгүй. Учир нь энэ айхтар аюулт цар тахлаас өөрсдийгөө болон өрөөл бусдыг хамгаалах үүднээс бид бүхэн гэр болон байшингаа түрээслэхгүй гэдгээ та бүхэндээ одоо хэлье. Тэгээд манайхыг зорин ирж үйлчлүүлдэг гадаадын болон дотоодын эрхэм сайхан аялагч, амрагч, ант найз нөхөд мэд болсон та бүхэндээ маш ихээр баярлалаа гэж. За ингээд зуны улиралд надад орлого олж өгдөг 3 өрөө 12 орстой халуун хүүтэй устай энэ тоглог байшиндаа бид өөрсдөө орлоо. За ингээд манайх юу ч гэсэн төвхнөд авлаа. Ингээд та бүхэндээ зориулаад нэг сайхан жор оруулчих. Мэдээж 5 цулаар тансаглая. За тэгээд өнөөдрийн жор маань симж илхийг одоо яаж ашиглаж гоё хоол хийх вэ гэдэг жор байгаа. Гэтэ миний энэ жор маань симжээ ороож хийдэг уламжилж байгаагаас арай өрмөц өөр шүү. Тэгэхээр та бүхэн минь наашаа анхаарлаа нааш нь хандуулаарай. За мэдээж бид нар илгээ мөн одоо мах татагчандаа хийж өгнө. Зөвхөн тал илгээ мах татагчандаа ингээд хувааж агаад хийгээд өгчихнө. Сонгон сарамс. За одоо амтлагаагаа хийн бүгдээрээ перцээ хийгээд өгөөд за сонгон сарамс бол хийцэн байгаа шүү дээ тий. За дээрээ гоё юу болцсон будаа хийж өгнө шүү манайхаа будаа хийж аривжуулж өгнө. За симжээ ингэж тавьж агаад симжин дотор ороож өгнө. Ийм болж байгаа. За ингэж ороод өгч. За одоо энийг ингэж гоё. Ингээд за ингэж ороод өгнө. Тэгээд ийм хөрхөн болчтой ийм хөрхөн. Аян дотор юу ч юм уу зүгээр ахлаа басраач маа симжин гэдэг ингэж чинь. Ингээд том болж байна. Оруулж. За болно. За би нэг аягны хэмжээтэй томор хийсэн байгаа. Найзууд маань хэлбэр хэмжээг нь өөрчлөөд жижигээр хийвэл идэхэд хялбар болохдоо бас их амархан байх болно. За энэ сайхан хоол нь хачир их чухал гинэ. Та бүхэн маань дуртай зүйлээрээ хачирлаж болно. Би болохоор өнөөдөр шарсан төмсөөр хоолоо хачирлж байна. За дукконд хоол болохын хооронд төмсөөр шарсан гэсэн байгаа. Вау, ясан гоё юм бэ. За энэ сайхан хоолн дээр чинь бас юу? Соус их чухал. Би болохоор бэлэн горчицаагаар амтлаа. За ингээд цуг хийгээд цуг хийсэн чи бүр гоё болчихсон. Янзаа болно. За ингээд тараа манайхаа ингээд хоолнд чи ингээд будаа зөвхөн будаа илэг хоёр байгаа. Энэ симж нь болохоор нөгөө пэжэндээ хамаг тосон гарцсан байгаа учраас ямар ч тийм тосгүй тэг маш гоё амттай ингээд болж байгаа. За ингэж гоё амтрахыг идээрэй найзуудаа. За одоо дараагийнхаа тал илгээр нэг жор оруулъя. За илгээ манайхаа ингээд шоод өгүүлжин хэрчээд. Илгээ сайхан давслаад өгнө. Найзуудаа илгийг одоо энийг дөнгөж ингэж болохгүй шүү. Дөнгөж жоохон болоход нэг явсандаа сонгон давсан чинь илгээ амтарч өгөөд ингэж болчихно. Ерөөсөө энийг болгох хэрэг байхгүй. За одоо чүд болгосон илгийг ертөө болгож авахгүй найзуудаа. Хуурны ингэж
тугийгээрээ байгаа илгэх чинь. Зөвхөн сонгон давс амтлагчаал илгэндээ хорж өгнө гэсэн үг. За одоо энэ дээрээ 3 ширхэг өндөг. За бас биднээс бас ийм юу хэрэгтэй шүү, энэ хэрэгтэй. За 3 ширхэг өндгөө хэрчээд хийгээд өгнө. Окей. Хоёр. 3. За бүгдийг нийлээ. 4 албаг зөөх яваа. Хийж өгнө. Дээр нь хагас хийгч. Хагас гурал хийгээд өгч. За ингээ хутгаад өгнө найзуудаа. Одоо 9-ийн тос юм уу маслаар ингээд гоё тослоод өгөөрэй манайхаа. Ёроолыг нарсаа тосолж өгөө. За манай найзууд хөдөөний нөхцөлд бол тав цогцхон байхгүй бол энийг шууд хайруулын тавган дээрээ ингээд пицца маягаар хийгээд өгч болно шүү дээ. За жоохон гурлыг хамгийн гол нь наалдуулахгүй байх нь их чухал. Доороо наалдаж болохгүй. За одоо энийг нөгөө гоё гайхалтай. Энэ одоо баг пицца гэсэн. Пицца гэдэг. За. Үгүй, за ийм гоё болчихлоо шүү манайхаа. Ийм гоё талах. За одоо. За одоо ингээд талхаа зүсээд. За ийм гоё байгаа шүү энэ хараа. За ямар гоё юм бэ? Өмнө нь ямар гоё юм бэ? Энэ хотхон жоо хурцаах хэрэгтэй шүү. За ийм гоё болж шүү манайхаа. За миний юу аваад тав аваад. Яг. За амтлагаанд оръё. За ийм гоё байгааз найзууд минь. За илгээ нөгөө болгоогүй дүнгэж борлуулаад хийсэн учраас илэг бол маш гоё зөөлөн амтлаг. За тэгээ талхчин бүрийн гоё шүүслэг. Илгэний махны шүүс орсон тийм байгаад. Пицца хийж болох юм шүү дээ, тийм. Стаа юм. За ингээд 100 шиг сайхан өдрийг зуваатай өнгөрүүлээрэй найзуудаа. За 100 болчихжээ.